За сайн байцгаана уу. Өнөөдөр та бүхэндээ 2026 онд наривчлан голчлон яг юуг анхаарах ёстой вэ? Тэгээд мөн та ямар хүнээс уучлах байх ёстой вэ гэдэг уншлага хийнэ. Тэгээд та бүхэн маань 1 2 3 гэсэн дугаараас сонголтоо хийгээд уншлагаа сонсоорой. За 1-р группийг сонгосон хүмүүсийн маань хувьд болохоор маш онцгойлон анхаарах тийм ноцтой анхаарах ёстой тийм зүйл бол байхгүй л байна гэж юм. Тэгэхээр ерөнхийдөө 2026 он маань та бүхний маань хувьд их гайхалтай жил болж байна гэж юм. За юу. Тэгээд нөгөө хамгийн гол нь одоо нөгөө босгосон бүтээсэн бүхнээ хамгаалж үлдэх гэдэг л нэг тийм л анхааруулга байна. Тэгээд дээр нь нөгөө юу ямаар юм бэ шүү. За юу. Одоо нөгөө хитрхи их нөгөө үрлэгэн битгий байгаараа гэдэг тийм юм байна. Одоо бусдад нөгөө заавал туслах ёстой, би заавал энийг ингэх ёстой гэдэг нөгөө хитрхи тийм үрлэгэн нөхцөл байдлыг бол юу яах вэ? Анхаарч хаа гэдэг юм байна шүү. За. Тэгээд нөгөө үрлэгэн битгий бай гэдэг нь одоо хүнд битгий туслаа гэсэн үг биш. Тэгэхээр нөгөө яг нөгөө балансаа тэнцвэржүүлж явах ёстой шүү гэдэг юм гараад байна шүү. За юу. Тэгээд нөгөө өөрт нь болохоор ингээд нөгөө худлаа амлсан хурам ихэлсэн хүмүүс таарах үе гэдгийг маш их тийм онцгойлон анхаарах хэрэгтэй юм байна. Тэгэхээр нөгөө одоо нөгөө өөрийнх нь ингээд ажил үйлс одоо бүх юм нь ингээд дэлгэр тэгш ингээд бүтээд яваад байгаа. Угаасаа тийм нөгөө хүний нөгөө ноён нөрөө хаачих вэ гэдэг шиг тэгээд нөгөө бүх юм нь ийм баланстай байдаг хүн үзэж байна. Тэгтээ нөгөө ерөнхийдөө нөгөө өөрөө өөртөө хитрхи их нөгөө сэтгэлийн шарах тэр элдв бусын тэр нөгөө өөртөө хүлээж авах ёсгүй тийм нөгөө гомдол цөхрлийг одоо өөрөө өөртөө нэлзааж авч болохгүй шүү. Одоо магадгүй нөгөө хүн нөгөө сайн явахад садаа мунтахгүй хичээр нөгөө гэрэлтэй гэгээтэй явж байхад одоо элдв бусын нөгөө сэтгэлийн шарахыг хөндөх барих одоо өөрийнх нь одоо хүнд нөгөө сул тал гэж угаасаа байдаг хүн болгонд байгаа. Тэгэхээр нөгөө сул тал руу нь одоо хатгах барих ч байдаг юм уу. Тиймэрхүү нэг тийм сэтгэл зүйн гэмтэл гэдэг юмас л хол байгаараа гэдэг тийм анхааруулга гарч ийн. Түүнээс иш одоо ерөнхийдөө нөгөө юу яах юм бэ наа? 2026 он болвол та бүхэнд минь маш тийм сайхан гэрэл гэгээтэй тийм жил гарч ийна гэж шээ. За юу. Тэгээд яг нэг баг зэргийн нэг тийм өрнөл бол байна. Одоо нөгөө альва нэг ажил албан дээр очих гээд гэдэг юм уу, эсвэл албан тушаал дэвших гээд гэдэг юм уу, нөгөө бусадтай нэг юм жоохон өрсөлдөх тэднийг нөгөө нэг ялж гарч ирэх нэг тийм юу байх юм байна. Одоо нөгөө сорилт гэдэг юм уу? Одоо нөгөө магадгүй нөгөө шинэ ажилд орох гээд одоо нөгөө ажлын ярилцлага өгдөг юм уу, эсвэл одоо нөгөө албан тушаал дэвших гээд гэдэг юм уу, эсвэл одоо нөгөө байрлаж байгаа газраа өөрчлөх гээд одоо хин нэгнтэй нэг тийм юуны өрсөлдөөн бол явагдана гэж. Тэгээд эндээс бол сольж гарч ирэх нь чухал. Тэгээд өөрөө өөртөө нэг жоохон юу хураамаар юм бэ? Одоо шалгалт шүүлгэнд орох гэж байгаа бол эрдэм мэдлэгээ зузаатгаад тэгээд яг нөгөө албаны шалгалт шүүлдэг албан тушаалын төлөө явж байгаа бол тэр албан тушаалда бас их юм сайхан тэнцхээр хэмжээний одоо нөгөө юу хууль дүрм судлах хэрэгтэй байдаг юм уу, эсвэл одоо дүрм журм юу гэдгийг одоо тэр юу яах хэрэгтэй судалж мэдэх хэрэгтэй бүх юмаа ингээд судалж мэдээд тэгээд нөгөө дээр нь тэгээд нөгөө маш их нөгөө юу харилцаа хандлах сайтай байх хэрэгтэй юм шүү. За тэгэх юм бол одоо энэ өрсөлдөөнөөс гарч ирэх юм байна. Харилцаа хандлага одоо тэр өгөөмөр сэтгэл одоо нэг тийм хүнийг харахад нэг юм аятайхан нэг юу хүнд нэг сайхан сэтгэл төрүүлждэг нэг тийм хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхээр нөгөө өөрөөсөө гарах нөгөө энерги нөгөө гоё байлгаараа, гэгэн байлгаараа гэдэг нэг юм байгаад байна. Энэ нь болохоор нөгөө юу яа гэсэн үг шүү. За юу. Одоо нөгөө дарга цэрэгт нь одоо ингээд саймширж одоо элдв бусын нөгөө бэлэг хадаг өгнө гэдэг тийм агуулгаар хэлээгүй шүү. За. Тэгэхээр нөгөө аль нэг юм дээр ингээд нэг сайхан энерги нь чухал гэж байна. Одоо хүний биеийн хилэмж одоо хүнтэй харилцаа нүртэл одоо ямар байх уу гэдгийгээ бас ингэж бодож харилцах хэрэгтэй юм байна шүү. За. Тэгээд нөгөө хамгийн гол нь нөгөө юу яаж болохгүй шүү л гэдэг юм.
нөгөө сэтгэл зүйн гэмтлээс л хол бай. Түүнээс биш нөгөө бусад нөгөө ажил алба тэр бүх юм чинь бол жигдрээд явчихна гэж. Энд дээр ерөнхийдөө бол яг тийм нөгөө зорилгоо тавьсан, төлөвлөгөөгөө гаргацсан яг тэрнийхээ дагуу нөгөө юу яагаад байгаа хүмүүс бэ? Явж байгаа хүмүүс. Тэгээд бол ерөнхийдөө бүх юм бол дэлгэр твш болно. Гэхдээ нөгөө хүн нөгөө сэтгэлийн амтан гэдэг шиг сэтгэл рүүгээ одоо орсон тийм нэг юм одоо юу гэж хэлмээр юм бэ? Ямар ч хэсэг нөгөө сэтгэл зүйн гэмтлээ юу ягараа л гэж. Эдгийгээрээ гэж байна. Одоо нөгөө нэг юм хүнд гомдсон, тунцсан ингээ шархалцсан тэгээ ингээ дотроо бодоод байгаа хүмүүс байгаад байна. Тэгэхээр одоо энэ нэг тийм бодол юм аа бол юу ячхаа тавиад явуулаараа гэж шүү. За юу. Тэгэхээр тийм бол одоо тэгэхээр нөгөө юу яана гэж энэ тэр элдв бусын юмаа ингээ тавиад явуулаад тэгээд яах юм бол ерөөсөө энэ 2026 онд өөр болвол тэр санаа зовох юм ерөөсөө гарч ирэхгүй гэж энэ заа юу. Сэтгэлийн шархаа тавиад явуулчих. Тэгээ цаашаа одоо нөгөө хүн нөгөө хинтээ харьцах уу, хинтээ яах уу гэдгийг айгүй сайн бодож нөгөө хүрээлэлээ таньж харьцах хэрэгтэй гэж шүү. За. Тэгэхээр нөгөө хүрээлэлээ таньж харьцах юм бол одоо сэтгэл чинь ингээд дахиад нөгөө нэмж шархлах барих тийм асуудал байхгүй штэ гэж шүү. За. Тэгэхээр энийг ингээд нэг айгүй сайхан бодож болгоогоорой. Тэгээд нөгөө юу яамаар юм бэ шүү. За. Хорвоо дээр нөгөө нэг зөвхөн нөгөө нэг хүн ганцаараа амьдрдгүү гэдэг шиг одоо нөгөө альва тэр нөгөө байгаль дэлхий тэгээд нөгөө юу ан амтан одоо нохоо шувуу одоо юу гэдгийг тэр бүх юмд нэг жоохон инрэл түгэж тэгээд нэг альваад нэг тийм хүнд итгэлтэй сайхан хандаараа гэдэг юм гараад ишүү. За юу. Тэгээд нөгөө юу яах юм бэ? Одоо нөгөө яг байгаа газараас одоо бэлчи гэд ингээд нэг маш их юм том шийдвэр гаргаж байгаа ч юм уу. Эсвэл энэ ажлаа соличи, эсвэл одоо гадагшаа төгсөж явъя. Эсвэл одоо энэ харилцаагаа дуусгах гэдэг юм нэг аюу том ийм шийдвэр гаргах гэж байгаа хүмүүс байгаад байна. Эсвэл одоо нөгөө хэрвээ оюутан хүмүүс үзэж байгаа бол одоо за энэ сургуулийг болий би одоо энэ бол миний одоо сурах барих цаашаа явах одоо ирээдүй карьераа төлөвлөх юм биш вэ гэд нөгөө шал эсрэг ийм өөрийнхөө хүсэл зорилгынхаа дагуу явж байгаа хүмүүс байгаад байна. Тэгэх юм бол нөгөө бодож хандлаад илгүй яг нөгөө төлөвлөсөн төлөвлөгөөнийхөө дагуу бүхнээ хий гэж байна. Тэгээ ерөнхийдөө одоо нөгөө энийг ингээд ийм огцом шийдвэр, ийм том шийдвэр гаргахчвал одоо зөвдөх болов уу, буруутах болов уу гэд ингээд нэг ийм хоёр шийдвэрийн дунд л ингээд эргэлзээд байгаа хүмүүс байгаад байна гэж. Тэгэхээр одоо нөгөө одоо яг зорьсон л бол зорьсондоо гэдэг шиг тэгээл нөгөө элдв бусын асуудлыг ингэж бодож шархалж ингэж одоо юу яалтгүй цаг хугацаа алдалгүй ерөнхийдөө нөгөө альбаны бодсон зорьсон юм дууга яваад ороо гэж шүү. За. Тэгээд нөгөө юу яамаар юм бэ? Одоо нөгөө цаашид нөгөө ер нь онцгой анхаарах зүйл нь болохоор нөгөө юу яах одоо энэ нөгөө нэг эрүүл мэндийн юм уу одоо гэдэс дотрын шиг юм уу одоо ерөнхийдөө нөгөө 5 цал эрэхт ингээд байдаг шүү дээ тийм ээ. Тэрэн дээрээ нөгөө нэг жоохон асуудалтай хүмүүс буюу одоо нөгөө нэг одоо дэглэн барих ёстой гэдэг юм уу? Одоо нөгөө нэг сахарын өвчтөөч гэдэг юм уу? Яг нэг тиймэрхүү хүмүүс бас нөгөө юу яах юм бэ? Сонсож гин. За тэгэхээр нөгөө юу яа гэдэг шүү. За юу. Нөгөө яг зорьсон л болвол яг л энэ зорилгоо биелүүлээд одоо өрөөл бусдад нөгөө худал хуурмаг байгаад байгаа юм биш. Өөрөө өөртөө яагаад худал хуурмаг байгаад байгаа юм бэ гэж. Тэгээд нөгөө юу яах ёстой бол дэглэм ментер барь гээл одоо эмч эмнэлгийн ажилтан ч гэдэг юм уу тэр элдв бусын хүн одоо нөгөө зовлон зүдгүүр үдсэн барьсан одоо энэ өвчнийг ингээд туулаа явж байгаа хүмүүсийн одоо нөгөө юу анхааруулга энэ тэр байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг тэрийг ингээд нөгөө юу яахгүй нэгний дагаж мөрдөж чадахгүй байна. Тэгэхээр энэ нөгөө 26 онд болохоор нөгөө дэглэм барьж байгаа одоо дэглэм барих шаардлагатай эсвэл одоо нөгөө юу өөртөө одоо би заавал нэг тэдэн килограмм жин хасна. Одоо би яг л ийм жинтэй байх хэвээр. Би яг л ингэж баланстай байх хэвээр гэд ингээд нэм зориг тавьдсан хүмүүс бэ. Өөрөөсөө шалтгааллах юм дээр ерөөсөө өөрийнхөө төлөө нөгөө зорьсон зорилгынхаа төлөө зүтгэж чадахгүй байна. Энэ дээр онцгойгоод анхаараа гинэ. Тэгэхээр нөгөө дасгал хөдөлгөөн хийх ёстой бол хийгээд, дэглэмээ барих ёстой бол дэглэмээ бариад тэгээд нөгөө элдв бусын нөгөө идэж болохгүй гэсэн янз бүрийн хүнс хоол одоо юу гэдгийг те одоо алахгүй ч байсан те. Тэгэхээр трийг нөгөө нэг ингэж болоо гэж. Одоо 26 онд нөгөө
яг энэ чинь бол нөгөө юу гэдэг шүү. За зөвхөн өөрөөс чинь шалтгааллах асуудлыг нөгөө ерөөсөө хийж чадахгүй ээж. Тэгээд өрөөлөөс шалтгааллах тавилан дээр буюу одоо нөгөө ажил, амьдрал, алба, одоо хорвоо ертөнцийн харилцаанд орохдоо өөрийгөө дийлж чадаагүй хүн яаж ингэж тэр харилцаанд орох юм бэ гэд ингээд анхааруулад шүү. За юу. Тэгэхээр энийг ингээд нэг юм өөрөө өөртөө нэг жоохон дүгнэлт хийгээд нэг юм бүрийчих. За юу. Эн чинь бол нэг тийм амар тийм юутай юм биш л ах юм. Тэгэхээр яагаад энийг хийхгүй байгаа бэ гэж. За тэгээд өөрийгөө ялах юм бол тэгээд ерөөсөө ингээд бүх юм чинь дэлгэр тэгш болно гэж юм. За юу. Одоо нөгөө жоохон би нүгдээд байгаа хүмүүс бол ирүүлж нэг гэж юм. Тэгээд нөгөө жоохон сэтгэл гондуу гутуу ингээд нэг юм өөрийгөө ялж чадахгүй ингээд байгаа хүмүүс бол ерөнхийдөө ерөөсөө өөрийгөө ялан дэлэл ингэх юм бол одоо ирээдүг одоо бүх юм сайн сайх юм чинь бэлэн байж тээ гэж юм. Одоо нөгөө өргөө гэр байдаг бол өргөө гэрэнд байна. Одоо хань ижил өр хүүхэд байдаг бол өр хүүхэд байна. Одоо хань ижилгүй өр хүүхдгүй байх юм бол хань ижилтэй өр хүүхэдтэй гэрэлтэй гээтэй цаашаа ингээд амьдрал ингээд маш их дэлгэр тэгш гэрэлтэн гэдэг шүү дээ. Тэгэхээр яагаад энийг нөгөө нэг өөрийгөө ингэж юу яаж чадахгүй байгаа юм бэ гэж. Ялан дэлж чадахгүй байгаа юм бэ гэдэг нэг юм анхааруулга гарч байна. За тэгээд ерөнхийдөө нөгөө нэг юу юм бэ да нөгөө та хинээс нөгөө уучлах гоох ёстой вэ гэдэг нэг тийм юу вэ харъя. Тэгэхээр нөгөө юу юм бэ? Одоо нөгөө өөрөөс чинь нөгөө нэг удаа цорын ганц удаа за юу тусламж гуйсан хүн байгаа. За одоо нөгөө за чи энэ дээр л нэг туслаа өгч өгч гээд эсвэл та энэ дээр нэг туслаа өгч өгч та эсвэл ингээд миний найз нэг хичээж гээд тэгсэн нэг тийм тусламж гуйсан хүн байна. Тэгээд тэр тусламж гуйсан хүнийхээ тусламжийг өгөөгүй юм байна. Тэгэхээр нөгөө юу яа тэр хүнээсээ одоо өршөөл ирэх хэрэгтэй юм биш үү? За одоо өршөөлч гэжтэй зүгээр уучлаарай. Найзын тухайн үед нэр үнэхээр нэг тийм байсан юм аа гэд. За юу. Тэгээд нөгөө юу яатсан юм бэ? Нөгөө ялахгүй юмнаас ямааны гар зэгчээр ялахгүй юмнаас нөгөө буруу ойлголцоод хоёр тишээ хардсан найз нөхдийн нэг юм асуудал байгаад шүү. За найз нөхөд одоо үерхдэг барьдаг нэг юм одоо юуны дотн харилцаатай тийм хоёр хүний юм бие бинийгээ нөгөө ингээд буруу ойлгоод хоёр тишээ хардсан байгаад байгаа ийм хүмүүс бас үзээд шүү. За тэгэхээр энэ хүнээсээ уучлалтаа гуйчхаа гэж. Тэгээд нөгөө айгүй их нэг юм нөгөө хүний амьдрал баян штэ хүн одоо ямар ч асуудлыг хүн туулж иж болно. Тэгэхээр нөгөө нэг энэ нэг юм асуудал нь дуустгүй нэг юм ядаргаатай юм гээд нэг хүнийг нэг бас нэг юм доош нь хийгээд гэдэг юм уу? Ийм ядаргаатай төвхтөө гэдэг байдлаар хүлээж авсан хүнээсээ уучлалт гуйчхаа гэж. Тэгээд нөгөө юу одоо нэг ингээд нэг уулзуул яадын, ингүүл яадын, ястоо нэрээ ярьсаар таарлаа гэд ингээд яхаар ерөөсөө огт хүлээж аваагүй нөгөө за энэтэй нэг уулзсан уулзаагүй нэг тийм юу байх биш. Ашиг тусч гэдэг юм нэг тийм юм байх штэ гэд ингээд орхитуулсан тийм хүн байгаад шүү. За тэгээд тэр хүнээсээ бас уучлалт гуйчгаараа гэж. За ерөнхийдөө нөгөө та бүхний манд хувьд уншлага нь бол ерөнхийдөө ийм байна. Тэгээд нөгөө юу ягараа за энэ хүмүүс нөгөө надад өөрсдөө нэг сони хандаад идэг штеп. Тэгэхээр би одоо яхаараа заавал уучлалт гуйх ёстой юм бэ гэдэг бодолтой хүмүүс байгаад байна. Тэгэхээр нөгөө юу шүү заяа одоо нөгөө таны буруу биш байсан байж болно л доо. Гэхдээ нөгөө одоо нөгөө маш юм сайхан энгийн харилцаа байж хагаад одоо ингээд хоёрын хооронд үл ойлголцлоос болоод ингээд нэг юм сэтгэлдээ одоо бас юм жоохон гонигтай байгаад байгаа байхгүй та. Тэгэхээр сэтгэлийн гонигч нь одоо хүний чадлыг бардаг байхгүй юу? Одоо нөгөө маш их юм сэтгэл санааны гутрал гэдэг юм уу одоо гутралаа бай гэхэд одоо ингээд би навцаа ороод ингээд нэг ямар ч идэхгүй болоод одоо нэг тийм сонин харилцаанд орчдөг учраас та нар минь одоо зүгээр тэр хүний гомдол тээж явах шиг тийм сонин хатуурхалтай зүйл байдаг байхгүй. Тэгэхээр нөгөө юу ягараа за уучлалтаа гуйчихгүй дөө. Тэгээл нэг яахав дээ нэг аяг копи авч өгөөд юм уу нэг чихэр чиглаад өгсөн ч хүн тэгээл сайчдээ штий. Тийм. Тэгэхээр ингээд нөгөө хүний нөгөө нэг гомдол тээж удаа явж болохгүй гэдэг анхааруулгыг бас өгөөд шүү за. Тэгээд нөгөө юу юм бэ шүү за юу. Арт чинь одоо ингээд нэг юм аюу тийм сайхан юу байх юм бэ? Хамгаалалттай хүмүүс бас үзэж байна. Одоо хамгаалалт гэдэг нь болохоор одоо нөгөө юу ч хийж болно заа юу.
удам угсаанд чинь одоо эсвэл янз бүрийн үсдэг хардаг хүн эсвэл бөө мөч гэдэг юм. Эсвэл нь одоо лам, эсвэл одоо нөгөө их сайн удам угсаанд харж идэг. Эсвэл одоо өөрөө нөгөө гэр орондоо нөгөө янз бүрийн юм шүтэж шүлшгэлж одоо нөгөө хамгаалт болгож тавьсан юм байгаад тийш үү. За. Тэгэхээр нөгөө хамгаалт болгож тавьсан зүйлээ хүндлээч гэж юм. Дээдлээч, ариун байлгаач гэж юм. За. Ариун байлга гэдэг нь болохоор одоо нөгөө тэр нөгөө хамгаалтынхаа өмнө одоо элдв бусын хил ам хэрүүл тэмцэл хийх ч гэдэг юм уу. Эсвэл одоо эдээ будааны дээж өрөхгүй ч гэдэг юм уу. Эсвэл ингээд тоос шороондоо дарагдаад унтсан ч гэдэг юм уу те. Яг тиймэрхүү байгаад ерөнхийдөө нөгөө нэг юунд сулраад байгаа юм биш үү. За. Хамгаалтынх нь нөгөө ирч хүч нь ингээд сулраад байна гэж байна. Тэгэхээр нөгөө яг ийм нөгөө залж загсан одоо нэг юм юу байхгүй мөртлөө одоо нэг үнэхээр яг тийм хамгаалт энэ төр юм байхгүй, тийм байхгүй гэж үзэж байгаа хүн болвол заяа. Одоо нөгөө яг тэр байнгын өмсдөг, эдэлдэг хэрэглэлээ бусдад өгөхгүй байх. Тэгээд одоо айл гэр чинь одоо хаач амьдарч байсан нэг хоймроо нэг өргөө гэж байдаг. Өргөө гэрийн хоймор гэж юм байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хоймрынхоо тэр одоо элдв бусын тавилга одоо юу гэдэг те. Тойлмол одоо тэр бүх юм ингээд нэг сайхан арчилж ариулаад нэг тийм гэгийн болохоо гэж юм. Тэгэхгүй бол ерөнхийдөө ингээд хүч сулраад байх юм бол одоо ерөнхийдөө өөрийн чинь нөгөө энергийг ингээд одоо юу нэгтгэхгүй тал талаас чинь ингээд одоо сороод байгаа одоо тийм ийм эхлэл ингээд өөрт чинь жоох мэдрэгдээд хэлсэн байна за. Энэ нь болохоор одоо нөгөө ядарч сэлдэрч байдаг юм уу одоо ажил яг бүтгэж байгаад бүтлгүүдэх барих энэ чинь одоо нөгөө дандаа энэ нөгөө юутай ч холбоотой шүү заа юм. Энэ саяны нөгөө хилээд байгаа тэр нөгөө хамгаалт номгаалт тэр элдв бусын юмтай ч холбоотой шүү за. Тийм. Тэгээд нөгөө нэг юу яагаад гэдэг шүү заа юу. Яг өөртөө хэрэгтэй юм аа барьж ав гэж. Яг өөртөө хэрэгтэй юм аа барьж ав. Тэгээд нөгөө хэрэг одоо нөгөө хэрэггүй баахан юмлууд оролдоод байгаа юм уу эсвэл нь одоо тийм их юм болсон болоогүй идэл хэрэгэл хог навшоор одоо өргөө бууцсан дүүрсэн ч юм уу мэдхгүй одоо эндээс ямар ч юм нэг тийм нөгөө хэрэггүй хэрэгцээгүй юмыг зорж явахаар яг хэрэгцээтэй зүйлээ барьж аваараа гэдэг нэг тийм юу гарч ишээ за. Тэгээд нөгөө нэг юу юм бэ? Нөгөө хамгийн их ч нөгөө нэг гараад ирсэн нөгөө сэтгэлийн хөндөөр шарах гэдэг байгаа юм байгаа шүү дээ тийм ээ. Тэрийгээ болвол үнэхээр юу яа гэж шүү. Тавьж явуулаа гэж юм. Тэгээд нөгөө 26 онд онцгойлон анхаарах зүйл нь болохоор юу яа гэж шүү за. Нөгөө дөрвөн бэрх гэдэг шүү дээ тийм ээ. Дөрвөн бэрх гэдэг шиг, эвтээ дөрвөн амтан гэдэг шиг ер нь ингээд нөгөө хаач явсан айлч газар ах дүү, амраг садан, найз нөхөд, ажил алба, танилын хүрээлэл бүх тэр хүмүүстэйгээ юу ямаар юм бэ? Эвтээ түнжинтэй байгаад одоо яваараа гэж. Хил ам хэрүүл тэмцлийн юм зөхгүй жил гэж яшүү заа юу. Тэгэхээр нөгөө эв түнжин эрхэмлээрэ гэдэг нэг тийм юу анхааруулга, сануулга гарч ирж байна. Тэгээд ерөнхийдөө эрүүл байдлыг эрхэмлээрэ гэж юм. Тэгээд нөгөө аял зугаалга болцоо одоо юу байдгийг тийм ээ. Найз нөхдийн зугаалга одоо ийм хөнгөн шингэн байдал, сэтгэлийн дарамтгүй байдлыг эрхэмлээд ийм гэрэлтэй гэгээтэй яваараа гэж. Тэгээд нөгөө харийн бүрийд нөгөө нэг ерөнхийдөө сэтгэл гондуу готуу байж иж юу яаж боломгүй байна гэж энэ одоо нөгөө шүн унтахтаа элдв бусын бодоол хямраал ингээл одоо нэг тийм сонин байдал гаргаад одоо тэр хүмүүс одоо тийм сайхан одоо хостой хантай ажилтаа ингээд явж байхад би одоо өнөөдрийн төвшөнд би яагаад ингээд гэр бүл хүү байгаа ч гэдэм үү яагаад одоо би зөвхөн одоо нэг юм ажил карьер яагаад надад ингээд бүх юм ингээд тэгшхэн заяахгүй байгаа юм бэ гэдэг юм гомдолтой хүмүүс байгаад шүү за. Тэгэхээр нөгөө ерөнхийдөө нөгөө энэ бодол юм аа сайхан зэгцлээд ингээд нэг тийм хамгаалт юм аа нэг жоохон дээдлээд ингээд юу ямар юм бэ шүү за ёо. Тэгээд энд нөгөө нэг юу яатсан хүмүүс байгаад байна. Одоо нөгөө сайн шүү би чамд сайн шүү гэдэг юм уу эсвэл нөгөө бизнесийн салбар дээр ч юм уу хоёулаа ингээ хамтарчаа энэ бол үнэхээр их юм боломжийн санаа гэдэг ингээд өөрт чинь санал тавьсан хүн байж шүү за. Тэгэхээр тэр санал тавьсан хүний саналыг хөлийн зөвшөөрөөгүй буюу одоо нөгөө юу яагаагүй тоогоогүй ингээд өөртөө бардаад явцсан тавилан чинь хамгийн буруу байсан гэж юм. Тэгээд одоо нөгөө одоо тэгээд нэгэнт тэгээд одоо өөрт чинь таалагдаагүй болохоор ийм шийдвэр гаргасан байх гэж бодож байна. Гэхдээ нөгөө юу ягараа за дараад нь альва нэг юмыг
одоо нөгөө үгүй гэж хэлэхдээ ч гэсэн нөгөө учиртай үгүй гэж хэлэх хэрэгтэй шүү. За. Өө одоо нөгөө чи наа чиний наа чи угаасаа бүтэхгүй шүү дээ. Чи угаасаа надад таалагддгүй шүү дээ ч гэх юм уу. Ингээд нөгөө юм хүний сэтгэлийг ингээд шархлуулаад одоо ингээд бүр хорвоо дээр ингээд байхгүй болчихж байгаа хүртэлх ийм нэг юм сэтгэл зүйн гэмтэлтэйгээр үлдээж болохгүй шүү гэдэг маш том анхааруулга гарч иж шүү. За юу. За тэгээд та нар минь энэ хүртэл сонссонд маш их баярлалаа. Тэгээд нөгөө юу ягараа за намайг дагаараа дэмжээрэй. Тэгээд нөгөө юу юм бэ? Түрүү нөгөө нэг өөрөө өөртөө нөгөө маш их юм юу одоо дэглэм барих чагаар тэрийгэ бариач гэд нөгөө нэг хэлээдсэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр нөгөө яг тэрийг ингээд өөрөө өөрийгөө ялан дийлгээдсэн шүү дээ тий. Тэгэхээр өөрөө өөрийгөө ялан дийлэх юм бол өстой хамгийн тийм гайхалтай юм төгс одоо хүн бий болно гэж байна. Энэ бол өстой үнэхээр өстой амлаж байна гэж шүү. За юу. За манайхаа энэ хүртэл сонссонд маш их баярлалаа. Та нартай их хайртай шүү. За ингээд 20 дугаар группийнхаа уншлагыг эхэлье. За манай 20 дугаар группийг сонсож байгаа хүмүүс маань болохоор нөгөө 26 онд ерөөсөө юуг анхаарах вэ? Голчлон юуг анхаарах вэ гэдэг дээр болохоор юу яагаад вэ? Нөгөө альва нэг тийм нөгөө ажил үйлсийг ингээд ажил үйлсээ тийм үү, хичээл сургууль вэ тийм үү, одоо бизнес вэ тийм үү, хувийн бизнес вэ тийм үү, нөгөө ерөнхийдөө нэг жоохон нэг баг зэргийн хугацаанд шүү. Заяа бүр нэг аягүй нэг тийм ноцтой хугацаанд биш. Жохон юу зогсон байдалд орсон юм шиг тийм мэдрэмж авах юм байна. Тэгэхээр нөгөө энэ мэдрэмжин дээрээ нөгөө хитрхи их тэгэж нөгөө юу яах хэрэггүй гэж шүү. За одоо хямраад одоо ингээд өстой миний юм ингээд бүтдгүй юм энэ төр гэдэг юм хямрал бол хэрэггүй гэж байна. Энэ 26 он болохоор нөгөө юу юм бэ? Та бүхэнд маань өстой ингээд нөгөө хорвоо ертөнцнэрээс бүх хивээлээ өгж байгаа юм байна. Бүр өстой үнэхээр гайхалтай заяа. Тэгтээ нөгөө юу яа шүү. Маш гайхалтай ивэлээ өгөн. Тэгтээ та нар нөгөө альваад нөгөө яарч бөгөөд юу яаж болохгүй шүү заяа. Бусдын ийм ажил үйлс ингээд бүтээд байхад бусдын сансан бодсон юм ингээд бодоод гараад одоо жишээлбэл одоо виз нь ингээд гараад хүмүүс яваад өгөх минийх л болохгүй юм энэ гээд ерөөсөө ингэж нөгөө нэг тэгж гомдож тониж болохгүй шүү гэдэг ийм анхаарах юу хэлж шүү. За тэгэхээр нөгөө яагаад тэр тухайн үедээ яагаад тэр виз чинь юу гарахгүй байгаа юм? Эсвэл тухайн үед яагаад шалгалтандаа тэнцээгүй? Тухайн үед яагаад ажлын ярилцлаганд ороогүй? Яагаад ялах алахгүй жижигхэн шалтгаанаас болоод ажилласаа гарсан тий? Яагаад энэ бизнес нэм ерөөсөө ингээд нөгөө дэлгэрж өгөхгүйгээр ингээд юу зогсон байдалд ороод ингээд нөгөө хаалга бэрнэс ярьдаг шүү дээ. Яагаад тэгсэн? Энэ бүхэн чинь учиртай байхгүй юу? Тэгэхээр нөгөө заавал таныг унтраах гад ингээд байгаа юм биш. Одоо нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нэгддэг гэдэг шиг илүү аз жаргасан, илүү ивэл байгаа учраас энэ хатуурхлыг үзүүлсэн шүү гэж байна. Тэгэхээр нөгөө одоо нөгөө энэ 26 онд бас нэг тийм жижигхэн нэг юм одоо уналтын цэг гэж жижигхэн юм байна. За ерөөсөө тэрэн дээр нөгөө юу яаж болохгүй шүү. За хямарч урьж болохгүй шүү. Тэгээд нөгөө юу ягараа заяа. Одоо нөгөө хамтран ажиллагсад барилгастайгаа тэгээд одоо бизнес эдэг бол одоо бизнесийн хамтралтайгаа тий. Тэгээд нөгөө сургууль соёлд одоо тэр нэг шалгалт шүүлгэнд бэлдэж байгаа ч гэдэг юм уу. Эсвэл нэг уралдаанд орох гэж зорж байгаа ч гэдэг юм уу. Одоо нөгөө эсвэл нэг ийм дотны ийм хүнээ ерөөсөө нөгөө юу яаж болохгүй шүү гэж байна. Одоо хуурам ихлэх буюу одоо сэтгэлийн сэвтэж болохгүй шүү гэдэг нэг тийм маш том анхааруулгыг хэлж шүү. За тэгээд одоо хүнтэй нөгөө нэг ийм эвлэг зөөлөн одоо зөв харилцах гэдэг нь одоо үнэн бай гэж байна. За одоо нөгөө хоёр нүур гаргаж болохгүй шүү гэдэг анхааруулгыг хэлээд байна. Одоо нөгөө хүнийг нөгөө нэг ашиглах үедээ ашиглачаад хайчна гэдэг нэг тийм хатууг байдаг шүү дээ тий. Тэгэхээр нөгөө нэг тийм зан ерөөсөө огт гаргаж болохгүй шүү гэд бүр онцгойлон анхааруулж ишээ. За юу. Онцгойлон маш онцгойлон тэгж анхааруулж байна. Тэгэхээр нөгөө юу би бол нэг тийм амар тийм муу хүн биш л дээ гэд ингэ бодож иж магтгүй. Гэхдээ бол энэ бол яа харахгүй нөгөө юу яах юм бэ? Хүнийг нөгөө нэг гомдоож туняасан үйлдэл гаргах юм бол одоо нөгөө хүн юу тарина буцахтаа нөгөө юу одоо нөгөө төрс нэг ч юу гэж хэлдэг вэ? За уучлаарай.
хүн нөгөө буруу явах юм бол нөгөө буцаад нөгөө хариу нөр дээр нь бас давхар ингэж илэрч гардгийг шүү гэдэг нэг тийм сануулгыг ингээд хэлээд шүү. За тэгэхээр нөгөө юу яадаг шүү. Худал үнэн хоёрыг нөгөө тэнцүүлж болохгүй. Яг л нөгөө үнэн бол үннээрээ байгаараа гэдэг нэг юм юу яагаад юм. Анхааруулгыг хэлээд шүү. За тэгээд нөгөө энэ анхааруулгыг айгүй сайхан юу яагаад төвшин тулгар ингээд нөгөө бүтээгээд ингээд аваад явах юм бол өстой үнэхээр гайхалтай. Хорвоо ертөнцөд бол өстой үнэхээр гайхалтай тэр юугаа өгнө гэж шүү. За өгөөж өгнө гэж юм. Үнэхээр их өгнө. Тэгээд ингээд бүх юм чинь ингээд бүтээд дэлгэр тэгш болоод нэг юм нөгөө за одоо нэг юм амьсгаа авахтайгаа бодлоо одоо ч гэдэг юм одоо нэг нохон дуу ойртлоо доо гэд нэг тэгдэг штэ тий. Айгүй их юм замналыг ингээд туулчаад тэгээд нэг юм за нохон дуу ойртлоо доо гэдэг шиг тэгээд ингээд маш юм гайхалтай явдал одоо тэр бүх тийм юм чинь ингээд дэлгэр тэгш болно гэж юм. Тэгэхээр нөгөө энэ анхааруулга дээр маш их юу яа шүү. За анхаарна шүү. За тэгээд ерөөсөө юу яачин лөө. Тэгээд ерөөсөө болно. Тэгээд нөгөө юу ягаараа заа юу. Бусдад нөгөө нэг одоо худлаа ийм ихтгэл өгж болохгүй шүү гэж байна. Одоо нөгөө ажлын бүтээж өгөн ч гэдэг юм уу. Эсвэл нь за одоо яг тэдэнд тэгэхэд тэгчээ гээд ингээд нөгөө хүнд нөгөө нэг туслана гэж хэлчихэд нөгөө туслахгүйгээр одоо хүлээлт үүсгэж болохгүй шүү гэдэг нэг тийм маш том анхааруулгыг бас өгөөд шүү. За тэгэхээр нөгөө яг үдээ нөгөө энийг ингээ аягүй сайхан бодчихгүй юу. Тэгэхээр нөгөө хүнд ингэж нөгөө худлаа хэлж болохгүй, гурам эхэлж болохгүй гэдэг нөгөө үнэн байгаад байгааг нь л ингээд батлаад гараад ирээд байна л та. Тийм. Тэгээд ерөнхийдөө бол юу яах юм бэ? Үнэхээр гайхалтай жил гарнаа гэж шүү. За тэгээд за одоо юу яа. Нэмэлт үзэр татаа тий. Энэ анхааруулга юу нэг яагаад ингэж анхааруулга гарч ирээд юм бэ? Вау. За юу яагаад вэ шүү. За энэ нөгөө юу одоо нөгөө хорвоо дэлхийг өөртөө жоохон шудраг бус хандсан. Тэгээд нөгөө нэг намайг ингээд зовж явах зүдэрч явах ганцаардж явахт нөгөө хүмүүс байтугай нөгөө хорвоо ертөнцийн байтугай хүмүүс ч одоо надад ингэж туслаад юмтэй байгаагүй. Ерөнхийдөө би нөгөө ганцаараа яваад ганцаараа байж бүх нөгөө хүнд хэцүү юмыг даван туулсан гэдэг нэг тийм гоморхолтой хүмүүс бас үзээд байгаа юм байна л да. Тэгээд нөгөө надад ерөөсөө хинч туслаагүй. Одоо өстө нэрээ бүүдгэр сарны гэрэлч хөвч өдөр зөндөө байсан штэ гэдэг нэг юм жоохон сэтгэл зүйн гэмтэлтэй тийм хүмүүс сонсоод байна. Тэгээд энэ нь болохоор нөгөө юу байгаад ах юм? Уучлаарай нөгөө хайртай дотны хүмүүсээ нөгөө тавьж явуулсан буюу одоо тэр одоо нэг дотны тийм хүмүүн одоо өнгөрцсөн ийм хүмүүс ингээд энэ уншлагыг бол сонсож байна. Тэгээд нөгөө яг тэр үед нөгөө хинч байгаагүй одоо жинхэнэ тэр нөгөө бүүдгэр сарны гэрэлж тусаагүй зөндөөл байсан гэдэг нэг юм хатуурхлыг ингээд дотроо ингээд ботцсон учраас ерөнхийдөө нөгөө өөрөө бас нөгөө юу яагаад хүмүүс бас нэг тийж юу хандлага гаргадаг байхайг үүсэхгүй юм байна. Гэхдээ нөгөө одоо нөгөө өнгөрсөн юмыг одоо өнгөрсөнд нь үлдээгээд нөгөө маш их тийм юуг харах юм биш үү. За нөгөө алсыг харах юм байна. Одоо нөгөө тухайн тэр цаг хугацаа одоо яг тэр нөгөө маш их юм дотны үнэ алдна гэдэг чинь өстө нэрээ хорвоохон өмнөх шиг одоо нөгөө бурхамчтгэр хоёр нэг болцсон юм шиг л тэгж л их ингэж санагддаг, ганцаарддаг ийм одоо хүний сэтгэл гэдэг чинь амар хэцүү шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр бүх юмыг ингээд даваа туулсан. Гэхдээ одоо даваа туулсан юм чинь одоо тэр шарахыг тавьж явуулаад одоо алсаа хараад ингээд замналч нь их урт удаан шулуун юм байна заа юу. Одоо энэ 20 дугаар группийг сонсож байгаа хүмүүс юм замнал их урт удаан айгүй гоё замын шулуун тэгшгэн явах юм байна. Тэгээ хамгийн гол нь нөгөө юу ягараа за саяны энэ нөгөө хэлсэн юмыг л нөгөө ардаа тавиад явуулчих. Тэгээд нөгөө одоо нөгөө сэтгэл зүгээр хямраад одоо их битгий их одоо уйлаараа одоо ингээд нэг юм маш их юм сэтгэл зүйн хэмнэлтэд ингээд нэг юм ингээд дотор нь ингээд бачуураад ингээд нөгөө уйлаад идэг гоморхоод ингээд үнэхээр гомдмоор тавилан бол туулсан хүмүүс байгаад шүү. За үнэхээр уучлаарай. Тэгээд нөгөө тэгтээ нөгөө нулимсаа залиг гэж байгаа юм биш.
яг нөгөө гомдол шаналлаа гаргах үедээ гаргачаад гаргаагүй үедээ маш юм гигэн зүйлийг бодоод одоо тэгээд нэг юм хүрээллээ бас өөрчлөөд юм сайхан юута нэг юм хүний нэг юм энерги байдаг да тийм ээ. Яг нэг тийм сайхан хүмүүстэй нөхөрлө гэж юм. Тэгээд одоо энэ нөгөө гэр бүл бүтэн хүмүүс байна. Гэхдээ нөгөө гэр бүл бүтэн хүмүүс ингээ гэр бүлээ бас нэг юм инэрлээ өгөөд нэг юм үр хөвгтэй бас юу ямар юм бэ шүү за. Нөгөө амар амгалан 50 байх тал дээр нь онцгой анхаарах хэрэгтэй хүмүүс бас үзэж шүү за юу. Тэгэхээр энэ бол нөгөө үнэхээр том сануулга байна. Энэ бол тоглоом биш гэж шүү за юу. Тэр үр хөвгтийн тэр нөгөө юг амар амгалан голомтой 50 байлга гэдэг анхааруулга бол гарч ирж байна. Маш ноцтой гарч ирж шүү за. Тэгээд нөгөө одоо нөгөө юу яах хэрэггүй хүмүүс байгаад шүү за юу. Би өстө харуулнаа гэд ингээд нэг юм занаад байгаа. Одоо нөгөө одоо ягаад ч юм ерөөсөө тийм заналтай хүмүүсийн үзээд байна. За өстө харуулнаа өстө намайг харж байгаараа за юу би өстө нэрээ тэгээд нэг тэгчэндээ гэд ингээд нэг юм дотроо зуураад ингээд нэг юм төлөвлөгөө гаргаад тэгээ яг хинт харуулах гэдэг нь тодорхой бус. Уг нь өөрт чинь нөгөө харуулад байх уг нь өөрөө ингэж их занаа зөвхөд харуулъя гэдэг ямар ч шаардлагагүй л гэж уг нь гараад байна. Тэгэхээр нөгөө өөртөө нөгөө яг тийм нөгөө хамаг тэр нөгөө юмыг ингээд зураад авцсан учраас заавал харуулж заавал ингэж нэг хариу авах ч гэдэг юм уу. Тэгээл өстө нэрээ энийг ингэчүүл яг тэрний үр зүрх нь өвтөх болооч гэдэг юм уу. Яавал ингэх үү гэд ингээд нэг юм. Гэтэ энд чинь нөгөө эзэн холбогдогч байхгүй л гэж хэлнэ. Яг тийм нөгөө тэгээд эзэн холбогдогч байлаа гэж бодоход ямар ч хэрэггүй штэ гэдэг юм за. Тэгээд тэрийг тэгэж юу өшөө онцсон гэдэг юм уу? Одоо миний эдэлсэн шалхыг энэ эдлэх ёстой ч гэдэг юм уу? Эсвэл намайг гим зэмгүй байж хат ингээд ажил албанаас хөндөрүүлсэн, гаргасан, барьсан тэр ямар ч хэрэггүй гэж юм. Тэр тэгээд одоо нөгөө жинхэнэ нөгөө юу өөрийнхөө одоо нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нэгддэг гэдэг шиг тэгээд нөгөө юу ячиж болдгоо мó 50 явуулж болдгоо мó л гэж юм. Тэгээд энд одоо нөгөө юу яах гэдэг хүмүүс бас байгаад байгаа шиг байна да. Хувийн үйлдвэрлэл гэдэг юм, өрхийн үйлдвэрлэл гэдэг юм уу? Одоо нөгөө хувийн бизнес ч гэдэг юм уу те. Яг эхлүүлээ. Эсвэл компани үүсгэн байгуулаад ч гэдэг юм уу. Яг ингээд эхлүүл ер нь яадаг болоо гэд маш их юм бодоод байгаа хүмүүс юу яагаад үзэж байна. Энэ юм ажлаа эхлэе гэж байна. Тэгээд нөгөө за эхлээд ингэдэг нөгөө алдаа оноо гарчих үедээ одоо алдагдлалд ороод дампуурчих үедээ гэсэн юм бодолтой хүмүүс байгаад байна. Тэгэхээр нөгөө хитрхийг нөгөө бодол энэ нөгөө бодлороо удирдах хэрэггүй одоо үйлдэлээрээ альва юмаа ингээд жигдрүүлээд хийгээд яваа гэж байна. Тэгээд одоо уг нь маш олон сонголт байгаа юм байна. Тэгээд нөгөө сонголтоо гаргах гад ер нь ингээд нэг жоохон удаан санаашралтай байгаад ээж болохгүй гэдэг бас анхааруулгыг хийж шүү за. Тэгээд нөгөө юу ямар юм бэ шүү заа юу. Одоо энэ нөгөө ижи автагаа гэдэг юм уу, эмээ өвөтэйгээ гэдэг юм уу, одоо удам мөсөөнийхаа нөгөө ахмад настай хүмүүстэй ч байдаг юм уу. Одоо нөгөө уулзаагүй удацсан, эсвэл хүлээлгдсэн тийм хүмүүс үзээд ах юм. Тэгэхээр нөгөө хорвоогийн замнал хатуу шүү. Нэг өдөр хөшөө болцсон байх үедээ гэдэг анхааруулгыг бас хэлээд байна. Тэгэхээр нөгөө байгаа дээр нь хайрал, байгаа дээр нь уулз, байгаа дээр нь инэр гэдэг анхааруулга гарч иж байна. Та нар миний нэг бодож болгоож үзнэ зээ. Тэгээд таныг одоо хинээс уучлалт өршөөл ирэх ёстой вэ гэдгийг харъя. Юу юм бэ? Чи ямар шидтийн юм уу? Чи ямар тийм том юм уу? Чи өөрийнхөө хүчинд ийм болцсон юм уу гэд нөгөө хүнийг шархлуулсандаа уучлахгүй гэж юм. Тэгээд нөгөө ялахгүй юм дээр нөгөө юу яасан да. Одоо нөгөө ялахгүй юм дээр төвчээд өнгөрчих хэвээр юм дээр төвчгүйгээр нэг хүнтэй маргачдаг шүү дээ тий. Хүний сэтгэлд нэг юу сэвэждэг. Тэгээд тэр хүнээсээ уучлахгүй гэж байна. Тэгээд одоо нөгөө шашин шүтэх, ис шүтэх нь одоо хүний ирэх байхгүй юу. Тэгэхээр нөгөө тэр нөгөө хүний шүтж байгаа барьж байгаа тэр нөгөө шашин шүтлөглөө нь орсондоо өршөөлгүй гэж байна. Тэгээд нөгөө одоо нөгөө миний
та нарыг ингэж зовхгүй байхыг чаарна. Та нарыг одоо миний үтсэн шаналлыг үзэхгүй байхыг чаарна гэд шал дэмий юм дээр тэгж нөгөө элдв бусын үйл гаргасан да. Өршөөлгүй гэж. Тэгээд нөгөө энд нөгөө хайртай дотны хүний алдсан сэтгэл зүйн шарахтай хүмүүс одоо тэгээд ер нь ингээд хүн ингээд буцчихдаг юм байна гэдэг нэг тийм хүлээсэнд ороод нөгөө толгоноос нь ерөөсө тэр юм гарч чадахгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө энэ бодлоо тавьж явуулаад өөрөө өөрөөсөө уучлахгүй гэж. Өөрөө өөрөөсөө уучлахгүй. Одоо нөгөө бодлоо зөкслээд нэг юм сайхан нөгөө алсын гар замчин шулуухан байна. Яагаад энэ дээр ингэж байгаа ингээд түрүүн нөгөө замчин шулуун байна. Одоо ингээд нэг юм өөрөө өөрийнхөө төлөө ингээд нэг урагшаа яваадахаа чи гэдэг нэг юм мессеж гараад ирсэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр нөгөө өөрөө өөрөөсөө уучлахгүй байх хэрэгтэй юм. Тэгээд нөгөө нэг юу юм бэ шүү за. Нөгөө галтаа дүлтөөгөө нэг буучдаг хүмүүс байдаг шүү дээ. Чи тэнийг юм уу мэдрэл юм уу ийм юм уу гэчихэд араас нь нөгөө шаналал одоо өстө гайгүй байгаа даа гэл нөгөө сураг чимээг нь ингээд сонсоод идэг нэг тийм хүн байгаад байдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг тэр хүнээсээ уучлахгүй гэж байна. Тэгээд нөгөө түүсэн цэцэг бүрээсээ одоо нөгөө хүндсэн шороо болгоноосоо чулуу болгоноосоо өршөөлгүй гэж байна. Одоо нөгөө магадгүй нөгөө газрын хөрс сэндийчвэрсэн одоо нөгөө уул усны үүлийг хэлгнүүлсэн барьсан ерөнхийдөө нэг иймэрхүү нөгөө бас хатуурхалтай хүмүүс үзээд ишүү за. Тэгэхээр нөгөө энэс ингээд аюул сайхан уучлахгүй юм биш үү. Ерөнхийдөө нөгөө энэ дээр нөгөө нэмэлт онцлог авах бодолтой хүмүүс байх юм бол би бол юу яах гэж нэмэлт онцлог аваарай л гэж би хэлнэ за. Тэгээд та нар минь энийг ингээд нэг юм уужим ухаанаар нэг сайхан бодоод болгоогоод үзээрэй заа юу. Тэгээд нөгөө ерөнхийдөө нөгөө юу яаж байгаа ойр нэгээрээ одоо амьдраад байгаа одоо нэг тийм чимээгүй амьдраад байгаа хүмүүс байгаад байна. Тэгэхээр нөгөө өөртөө нэг жоохон гэрэл гэгээ оруулмаар юм биш үү за. Тэгээд нөгөө бяцлал хий одоо өөрийгөө чөлөөлгээд байгаа юмыг л бас дахиад хэлэх гээд байна. Тэгээд нөгөө хорвоо ертөнцийг нөгөө хит их хатуурхаа болоороо одоо өөр тойрныхондоо бас хит их хатуурхал үзүүлэхээ болоороо гэдэг тийм нэг юу анхааруулга гарч ирж байна. Тэгээд нөгөө ийм байж юу байж болохгүй шүү за. Хитрхийг хөнгөн хийсвэр байж болохгүй гэж. Одоо нөгөө хөнгөн хийсвэр гэдгийг одоо юу гэж тайлбарлах вэ? Зөвхөн хүн байгаараа хүний сэтгэлийг зовоох хэмжээнд бити явуурал гэж юу яа да тайлбарлая да. Тэгээд нөгөө юу юм бэ? Нөгөө алсад олсон хүний тавилангаа нөгөө ерөнхийдөө нөгөө зөв сайхан дэвшүүлээд нөгөө үүлийн сайхан тэгшлүүлээрээ замналын таслуулаараа гэдэг нэг тийм анхааруулга гарч ирээд шүү за. За тэгээд нөгөө юу яа гэж харах өнцгөө өөрчил гэж байна. Тэгээд нөгөө юу яа гэж байна. 6 дахь мэдрэгүүтэй хүмүүс бас энийг үзэж байна за. 6 дахь мэдрэгүү гэдэг чинь тоглоом биш шүү гэж шүү за юу. Одоо 6 дахь мэдрэгүүтэй байлаа гэд одоо нөгөө тавилан дээр удаан оршоод идэх юм биш гэж байна. Одоо ийм уяатаа явж идэх юм биш. Нэг л өдөр өөрөө ингээд бас нэг ийм одоо сүнс болоод ингээд асраал одоо ингээд одоо явна штэ. Тийм учраас нөгөө бардамлаа жоохон болоорой гэж байна. Тэгээд хүн заяагаа дээдлээрээ гэж байна. 6 дахь мэдрэгүү гэдэг чинь одоо хүн заяаны одоо хамгийн дээдлийн тэр эрг бэр одоо бурхан юу болчихж байгаа юм биш гэж шүү заа юу. Тэгэхээр нөгөө энийг нөгөө нэг их онцгойлон бас анхаармаар юм байна. Хүнд худлаа хийж болохгүй шүү, хуурам ихэлж болохгүй шүү гэдэг анхааруулга бас гарч ирж шүү за. Хүнд худлаа хэлчихэд за миний хэлсэн үг одоо тэднэрт яаж хүрсэн бол гэдэг нөгөө чимээ чагнаж суугаад байх. Тийм хүмүүс бас байгаад байна. Тэгэж боломгүй байна гэж. Та нар минь тэгээд юу ягаарай. Хүзэр бол нэх гэж худлаа ярьдгүй юм. Тийм учраас нөгөө авахыг нь аваад тэгээд явуулахыг нь явуул. Гэтэ заавал энэ онцлогоос гэдэг юм уу өстө авж үлдэх юмудаас үнэхээр авж үлдээрэй заа юу. Тэгээд нэг жоохон ухаанаад хэлээд мэдлэгээд хэлэж гин хичээл зүтгэлээ гарга гэж байна. Ажил дээрч тэр, амьдрал дээрч тэр, сурлага дээрч тэр. Одоо оюутнууд үзэж байгаа бол одоо нөгөө юу одоо нөгөө ийм
нөгөө ном зохиол бичдэг хүн байдгийн болов эсвэл нь одоо нэг юм оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс байдаг шүү дээ тий. Тэр хүмүүсийг нөгөө ерөөсөө яагаад тэр нөгөө оюуны хөдөлмөрлөлөө эрхлэхгүй байгаа юм бэ? Яагаад зүтгэл гаргахгүй байгаа юм бэ? Нэг жоохон ажил руугаа ороод өгөөч гэж хэлсэн. Ажил руугаа ороод өг. Тэгвэл хүссэн юм чинь ирнэ гэж юм. Хүссэн сансан бодол чинь ирнэ гэж юм. За. Тэгээд нөгөө өвтгөд ядархад болоод өвтгөд зовход дэргэд байсан хүндээ чин сэтгэл гаргаараа гэж. Тэгээд нөгөө өөрийнхөө эр бирэнд босцсон юм шиг, өөрийнхөө эр бирэнд дийлцсэн юм шиг те нэг тийм хүнлэг бус чанар бүү гаргаарай гэдэг ийм анхааруулгыг хийлж байна шүү манайхаа. За тэгээд та нартай энэ үртэл сонссонд маш их баярлалаа. Тэгээд та нартай хайртай шүү. Тэгээд дараагийнхаа уншлагаар уулзъя. Тэгээд та нар минь намайг дагаараа. Тэгээд хэрвээ нөгөө энэ уншлага таарсан болвол одоо комент үлдээхээр болвол одоо нөгөө юуныхаа сонсон группийнхаа тоог бичээрэй. Та нартай маш их баярлалаа. За ингээд 3 дугаар группийнхаа уншлагыг эхлэе. Тэгээд нөгөө юу юм бэ? Манай 3 дугаар группийнхан маань болохоор нөгөө өнгөрсөн жилүүдэд буюу одоо 23, 4, 5 онуудын үед ерөнхийдөө нөгөө нэг юм унал тусалдтай байсан он жилүүд байсан юм байна. Тэгээд нөгөө одоо ажил төрлөөсөө гарсан, ажил төрлөө хид сольсон, хуваарь хийх гэж үзсэн. Тэгээд нөгөө одоо эсвэл нөгөө сургууль соёлд сурж ирсэн бол сургууль соёлоо зөвлөсөн. Тэгээд нөгөө газар орноо өөрчилсөн, наашаа цаашаа нүүдэл суудал хийсэн юм хөдөлгөөнд байсан нэг тийм тааламжгүй тийм юу байсан юм байна. Он жилүүд. Харин энэ 26 он болохоор та бүхэнд нь маш сайхан тийм үү гэрэл хийгээтэй зүйлтэй, тэгээд маш их хүч чадалтай, хайртай, инэрэлтэй, хорвоогоос нөгөө маш их юм гайхалтай бэлэг авсан. Тэгээд өөрийнхөө хүч чадлыг олсон. Одоо хин нэгэнд нэг тийм амар дээрлгүүлээд ахааргүй нэг тийм нөгөө юу суусан, бед суусан тийм хүмүүс маань үзэж байна. Тэгээд нөгөө юу яаж вэ? 26 онд нөгөө нэг анхааруулах зүйл нь болохоор юу яагаад вэ? Альва нэг дэмий юмд нөгөө хүч гарахгүй зүйл дээр хүч битгий гаргаараа гэж юм. Тэгээд нөгөө итгэх ёсгүй хүмүүст итгээд нөгөө альва нэг зүйлээ юу яах вэ дээ? Алдах үедээ гэдэг ийм ноцтой гэх юм уу? Нэг тийм маш тийм том анхааруулга гарч ишүү. За тэгээд энэ анхааруулгыг бол юу яагаад биелүүлээд ингээ хүлээж аваад ингээд явж явах юм бол юу яана гэж маш их юм гэрэлтэй гэгээтэй юм байх юм байна. Тэгээд нөгөө яг нөгөө өмнөх жилүүдэд маш их юм одоо нөгөө тавилан ингэж нөгөө хазгаадсан гэх юм уу хоёртсон ийм хүмүүс байгаад байна л да. Гэхдээ одоо нөгөө 26 оноос эхлээд ерөнхийдөө нөгөө бүх юм юу чинь альва бүх юм ажил амьдрал карьер одоо гэр бүл үр хүүхэд одоо юу гэдэг бүх юм чигдэх юм байна. Тэгээд нөгөө юу яагаад ах юм? Өөрөө өөртөө жоохон хайртай бай, инэрэлтэй бай гэдэг ийм анхааруулга гараад шүү. За. Тэгэхээр нөгөө бусдын төлөө нөгөө нэг хамаг байдгаа бариад гүйчдэг төрлийн хүмүүс байгаад байна. Одоо нөгөө өөрийгөө бодохгүй одоо өөрт нь одоо өөрөө нөгөө нэг аман цангаж яхад нэг энгийн жишээгээр аман цангаж яхад өөрөө тэрийг уухгүй өрөөл бусдад өгчөө. Тэгээд нөгөө өрөөл бусдаас нөгөө яг өөрийнхөө гаргасан шиг тийм сэтгэлийг нэгтгэх хүмүүс байгаад шүү. За. Тэгэхээр нөгөө яг өөрийн чинь гаргасан шиг тийм юу сэтгэлийг нөгөө дими хүмүүсээс нөгөө нэг юу яагаад сэтгэл битгий хараараа гэдэг тийм анхааруулга байгаад шүү. За. Тэгээд нөгөө өөрөө өөрийгөө ингэж хайрлаад өөрөө өөртөө нөгөө нэг юм хүч чадал хураа гэж юм. Өөрөө өөртөө хүч чадал хураа. Тэгээд нөгөө өрөөл бусдаас нөгөө нэг тийм инэрл нэг айхтар юу яасны хэрэггүй шүү гэж юм. Инэрл хүлээх хэрэггүй. Өөрөө өөртөө хүч чадлаа хураа гэдэг ийм анхааруулгыг 26 онд ялангуяа энэ анхааруулгыг юу яагаад шүү. За. Тэгээд нөгөө юу юм бэ шүү. Тэгээд нөгөө гэр бүлдээ цаг гарга одоо өөрөө хүүхдтэй болоод өөрөө хүүхдтэй цаг гарга одоо өөрөө хүүхдгүү хүмүүс бол ижи авлаа цаг гаргадаг юм уу, найз нөхдөд цаг гаргадаг юм уу. Нэг тийм жоохон
одоо нөгөө хүн хоорондын харилцаанд нэг тийм жоох юу хийгээд гинэ. Нэг тийм гэгээлэг нэг тийм сэтгэлийн амар амгалан зүйлийг идлээтгэе гэж юм. Тэгээд нөгөө юу яагаад ах юм? Нөгөө амьдралын нөгөө нэг юм маш их юм нөгөө хатуурхал юмд өртсөн нөгөө долоо бодулсан чон шиг байдлаасаа одоо салаа гэж юм. Одоо нөгөө зөөрлүүлж хэлж байгаа шүү за. Долоо бодулсан чон шиг тавилангаасаа салаа. Тэгээд өөрөө өөрийгөө идгээгээд босож өндөй гэж юм. Яагаад ингэж нөгөө нэг юм хинч туслахгүй юм шиг хинч ингэж өргөж өндөлөхгүй юм шиг ингэж нэг юм сэтгэл зүйн ингэж маш том юм цохилтонд орсон хүмүүс байгаад ах юм. Тэгэхээр энд болохоор нөгөө юу яагаад ах шиг байх юм. Одоо нөгөө гинтийн байдлаар тийм одоо муу мэдээ сонссон хүмүүс энэ группийг бас үзээд юм. Тэгэхээр нөгөө муу мэдээ сонсонгуудаа тэрэндээ ингэж нэг юм асар том юм юу авцсан. Одоо нөгөө цохилт авцсан юм хүмүүс байгаад юм. Тэгээд нөгөө одоо надаас энэ тавилан минь намайг ийм болоход одоо нөгөө маш тийм муу хүмүүсийн хүрээлэл одоо нэг юм ерөөсөө нэг юм айгүй тийм нэг хурам ихэлсэн хүмүүсийн ийм асуудлаас болж би одоо өнөөдрийн төвшөнд байгаа штэ гэдэг маш тийм гомдолтой байгаад байна. Тэгэхээр нөгөө яг өөрөө чинь яг ийм байдалд оруулсан хүмүүс хизээч наад байдгийг чинь ойлгохгүй гинэ. Тэгэхээр нөгөө хизээч ойлгохгүй учраас өөртөө нөгөө эзэн байгаад юу яа гэж юм. Эзэн байгаад нөгөө босож үндий. Өөртөө тэмц өөрийгөө ял одоо нөгөө бүх юм ингээд юу яах юм бэ? Өөрийгөө өөрчилж чадах юм бол өөрөө тэмцэж чадах юм бол одоо бүх тавилан иргэн гэж юм. Тэгэхээр нөгөө юу яа? Нөгөө хий хоосон амлалт гэдэг юм уу? Хий хоосон зүйлд ингээд найдаад ингээд нөгөө яг нэг юм таг гаццсан байранда байгаад ээж болохгүй гинэ. Одоо болохоор хүмүүс энэ уншлагыг сонсож байгаа хүмүүс маань болохоор нөгөө яг ийм таг нэг байранда ингээ гаццсан. Тэгээд нөгөө юу яагаад ах юм? Өөртөө итгэхгүй одоо өрөөлт найдаад гэдэг юм одоо нэг юм иймэрхүү байдалтай байгаад байна. Тэгэхээр нөгөө жоохон өрөөлөөс дэмжлэг гуйхынхаа оронд өөртөө жоохон дэмжлэг өгөөч гэж байна. Одоо итгэл, зүтгэл одоо юу өгөх ёстой? Хүнд ер нь юу хэрэгтэй гэдгийг тэр болгоныг өөртөө өг. Одоо хүн хэрвээ энгийн жишээ шүү за. Хүн хэрвээ энгийн ус уухад ямар байх вэ? Одоо аршаан ус уухад ямар байх вэ? Ширгээсэн ус уухад ямар байх вэ? Аль нь өөртөө чинь таацгаар байна. Өөртөө чинь энэ бол зүгээр л ингээд бэлэн байж байгаа зүйлийг ингээд өөртөө ашигтайгаар ингээд юу хувиргаж ингэж ууч чадахгүй. Яагаад ийм юу байгаад байгаа юм бэ гэдэг. Одоо уг нь хорвоо ертөнц бол одоо өөртөө чинь бол өстө бүх зүйлийг өгсөн байна. Одоо алдар нэр одоо мөнгө төгрөг сэтгэлийн амар амгалан одоо гэр орон одоо хоол унд одоо тэр гайхалтай тэр байх ёстой эрдэм мэдлэг одоо тэгээд өстө нэрээ оюун ухаанаараа цайлж гардах юм аа гэхэд гарын урд өгчин эсвэл зүгээр нэг сайхан хүнтэй сайхан яриад ингээд одоо үйл тавилангаа тэгшилж их барих тэр одоо юу вэ те хүнд байх ёстой бүх юм чинь өөрт чинь өгсөн л гэж юм да. Тэгэхээр нөгөө өөрөө нөгөө жоохон зүтгэл гаргахгүй ингээ яваад байгаа чинь ерөөсөө шудраг бус байна гэж юм. Тэгээд нөгөө амьдрал яг нөгөө юу гэдэг юм за жаргал зовлон ээлцэлдэг нөгөө сайн муу дүүрч сайн муу хоёр байж нөгөө сав дүрдэг гэдэг үг байдаг шүү дээ. Яг тэгэхээр нөгөө иймэрхүү тавилан байгаад байна. Тэгэхээр нөгөө хорвоо ертөнцийн их дэлхийдээ тэнгэр эцэгтэй наран ижидээ ерөөсөө юу гэдгийг уул хангаа дахил шүтээ тий тэр бүх юмдаа ингээд нэг юм үнэн сэтгэлээсээ нэг юм талархал илэрхийлээч гэж. Ерөөсөө нөгөө нэг огт талархал илэрхийлдэггүй тийм хүмүүс байгаад шүү за. Тэгээд нөгөө нэг монголчууд ч одоо нөгөө юу яадаг штэ. Нөгөө долоон бурхан одондоо нөгөө сайхан сүүгээ өргөдөг тий. Тэгээд нөгөө уул хангаа нөгөө сархад хүртдэг уул хангаадаа сэржмээ өргөдөг. Тэгээд ядаж нэг ингээд нэг юм гандцсан цэцэг навч байдаг шүү дээ тийм ээ. Гандцсан цэцэг навчинд хүртэл бид нэр услаад дийлгэрүүлдэг үсттэй. Тэгэхээр ингээд
юу яа гэдэг юм. Энэ үйлдэлүүдийг ерөөсөө огт хийдгүү буюу одоо нэг тийм одоо эсвэл тийм нөгөө өстой уучлаараа харамч гээд хэлчихвэл өстой гомдчих үдий. Эсвэл нөгөө юу тийм харамч юм уу? Эсвэл нөгөө юмн чинээ тоод хүм. Одоо нөгөө хүн заяата хүн болж төрснийхөө утга учирыг мэдэж гэнэ үү гэд баг асуучмаар ч юм шиг. Ерөнхийдөө иймэрхүү байгаад тийш заа юу. Тэгээд магадгүй энэ дээр нөгөө нэг юу яж магадгүй. Бурхан шүтээндээ нөгөө нэг юу муугаа өргөдгөө, цайны дээж мэж өргөдгөө ч гэдэг юм. Эсвэл одоо нөгөө нэг сайхан хүмүүс чинь ингээд нөгөө цагаан сараар ч юм уу эсвэл одоо хүн сэтгэл байвал ингээд байнгын одоо нөгөө хорвоо дэлхийдээ нөгөө сайхан цайныхаа дээж цагаан сүүгээ ингээд өргөөл ингээд явж идэг штэ тийм ээ. Тэгэхээр нөгөө энэ үйлдэлийг ерөнхийдөө жоохон юугүй юм бэ? Хийхгүй байгаад байгаа юм байна. Тэгээд нөгөө юу юм бэ? Тэгээд дээр нөгөө нэг өөрөө өөрийгөө хайрлаач, өрөөлөөс дэмжлэг хүсгүйгээр өөрөө өөртөө нэг жоохон услаач, тордооч гэдэг хэлээдсэн шүү дээ тий. Тэгэхээр бас өөрөө өөрийгөө хорвоо дэлхийдээс талархлаа илэрхийл, өөрөө өөртөө ч талархлаа илэрхийл, өөрөө өөрийнхөө төлөө зүтг заа юу. Тэгээд нөгөө юу яагаад вэ? Тэгжээж нөгөө цоо шин амьдрал, цоо шин эхлэл бий болно гэж юм. За. Тэгэхгүй бол нөгөө яг энэ байдлаараа байгаад иж боломгүй л гэдэг нэг тийм онцгой анхааруулгыг өгч юм да. Тэгэхээр та нар минь нөгөө нэг юу яа шүү за. Тэрийг ингээд нэг юм айгуу сайхан ингээд нэг юм зөв талаас нь хүлээж аваарай. За юу. Тэгээ та нар минь нөгөө нэг гомдож тонё ерөнхийдөө нөгөө хөдзөр дээр гарсан уншлагаа яг л гарсан байдлаар нь тэгээд өөрийнхөө зөн совин 6 дахь метрхүүгээрээ ингээд одоо үзэж байгаа учраас одоо нэг тийм айхтар худлаа гарах зөрүүтэй гарахгүй гэж юу байна. Ам бардам хилчгээл байгаа шүү. За тэгтээ эмийг ажимдах нэг олон хүн үзэж байгаа. Тэгээд нэг олон хүн үзэж байгаа учраас нөгөө заавал бүхэнд нь 100% таарах алба байхгүй шүү. За юу. За одоо ингээд нөгөө таныг нөгөө нэг хинээс өршөөл ирэх ёстой вэ? Уучлах байх ёстой вэ гэдгийг хараатай. За. Нөгөө маш их юм нөгөө хүлээлт үүсгэсэн хүн хүлээж байгаа хүнийг нөгөө нэг ойлгоогүй юм л да. Одоо нөгөө хүн ингээд одоо нөгөө уулзч чадахгүй хүнээ хүлээгээд сууж байгаа ингээд одоо нөгөө айгүй хэмсгэлээ жилээж хүлээж байгаа тийм нэг уулзч чадаагүй юу байгаад байна л да. Хүмүүс дотны хүнтэйгээ уулзч чадаагүй энэ хүмүүсийг одоо сэтгэлийн үл ошиосон. За юундаа тийм тэгэл ирнэлээс наа чи нэг ирэхгүй сонирхолгүй байгаа болохоор ч ирэхгүй байгаа гэж гэдэг юм. Одоо нөгөө хүний сэтгэл рүү нэг орсон нэг тийм хатуурхал хэлжээс удаа байгаа юм байна. Тэгээд нөгөө тэрэн дээр нэг жоохон уучлахгүймаар юм биш үү. За юм. Тэгээд нөгөө энэ дотор нөгөө ерөнхийдөө яах нөгөө нэг жоохон үзэмжиндээ бартсан хүмүүс бас үзэж байна. Одоо нөгөө одоо би их сайхан туранхаа штэ. Би жоохон биеийн галбиртай штэ. Өө тэрний байж байгаа ч гэдэг юм үү те. Нэг юм нөгөө юу яаж болохгүй шүү. За одоо нөгөө хүний нэг одоо эмзэг сэтгэв рүү ч гэдэг юм уу сэтгэл рүү ч гэдэг юм уу нэг тийм санамсаргүй байдлаар нэг ингээд нэг юм одоо үг шидчихэд байдаг нэг тийм хүн байгаа. Тэгэхээр тэгж болохгүй гэдэг анхааруулгыг гаргаж ирж шүү. За юу. Тэгээд нөгөө юу юм бэ? 6 дахь метрхүүтэй хүнийг дорд үзснээсээ уучлахгүй гэж байна. Одоо нөгөө тэр хүнтэй очиж уулзаад эний чинь нэг олигтой гэж бодсон чинь нэг юм бүтлгүүл гар байсан юм байна штэ гэдэг дотроо бодсон юм байна л да. Гэхдээ одоо тэр хүнд гэхдээ өөрт нь юу яаж хийж болохгүй шүү. За би таныг тэгж бодсон. Тийм учраас намайг уучлаарай гэж хэлж болохгүй шүү. За юу. Зүгээр л ингээл дахиж тийм амны алдаа нөгөө дорд үзсэн тийм тавилан гарахгүй явахад болно. За юу. Тэгэхээр нөгөө хэрвээ тэгээд хэлчихвэл тэр хүн чинь улам нөгөө зуулт хийж штэ тийм ээ. Тэгэхээр тэгж болохгүй шүү гэж юм. За. Тэгээд энэ нэг зүүднөр айгүй их юм сайхан зүүдлээд одоо зүүдэндээ тэг зүүдлээд ингэ зүүдлээд гэдэг ингээд нэг юм дандаа зүүднөрний тухай ярьж яадаг тийм байхад нь одоо чи дандаа л нэг юм сонин юм нэг юм гажигтай юм ярих юм дебил юм ярих юм чи одоо гээд ингээд дортлсон хүнээсээ одоо дахиж тэгж болохгүй шүү цаашаа анхаараараа гэж. Тэгээд нөгөө нэг юу яасантаа уучлах хэрэгтэй юм байна л да. Одоо өөрөө нөгөө нэг юм өөрөө л мундаг өрөөл бусд нэг тийм арчаагаа алдсан гэдэг юм уу те. Тиймэрхүү хандлага бойл гэж шүү. За юу. Тиймэрхүү хандлага гаргаж хүний сэтгэл сэв ийсэн бол одоо нөгөө юу яа.
Уучлахгүй. Таны дарга зэрэг байх чинь юусоо хамаагүй. За. Тэгэхээр нөгөө нэг юм хүн талаас нь л харьц гэж ингэж анхааруулга гарч иж ирсэн заа юу. Хүн талаас нь харьц тэгээд нөгөө энийг бол их юу яагаад тийш за онцгойлон анхааруулж байна. За иймэрхүү анхааруулгууд гарч ирж байна. Тэгээд нөгөө нэг юм айгүй сайхан юу яваараа гэдэг шүү за. Нөгөө хүний мууд нэг хэрэг дурлаад байдаг хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхээр нэг тиймэрхүү нэг замналаас хол байгаараа. Тэгээд нөгөө юу юм бэ? Одоо нөгөө энэ хүний гай над руу өсөрчих үедээ нэг юм хоёрын хооронд юмнаас цэрлэхэ бойл гэж юм. Тэгж цэрлдэг хүмүүс юм бэ. Одоо нэг муу муухай юм сонсгдсон бол за өстө манай голомтонд л тийм бүү болоосаа. Тэгэл өрөөл бусдын юм өвднүү зовнуу шархалнуу үгүйднүү ерөөсө педлээ байхгүй гэд ингээд нэг тийм алсаас ажиглж идэг нэг тийм сонин юу та. Тийм сонин юу гаргаж болохгүй шүү гэд бас юу яагаад шүү за. Тэгээд нөгөө юу юм бэ? Нэгээрээ бодвол ерөнхийдөө нөгөө альваг ингээд давн туулаад бүтээгээд одоо нөгөө ганцаараа ингээд нөгөө юм руу ингээд ганцаараа одоо жишээ нь ингээд нэг хичээл уншиж ойлгоод гэдэг юм уу одоо нөгөө хин нэгний дэмжлэг тусламж авахгүйгээр нөгөө амжилтанд хүрэхгүй гэж байна. Тийм анхааруулга байна. Тэгэхээр заавал ингээд хажуудаа төшөгтэй байх хэрэгтэй. Одоо эсвэл нөгөө энэ дээр болохоор нөгөө юу яадаг гэж болно шүү за. Хичээл шалгалтандаа бэлтгэхээр ганцаараа бие дааж бэлдээд байхаасаа илүү багшийг аваад юм уу эсвэл нөгөө хамт сонирхол нэгтэй нэг юм одоо математик дуртай бол математик дуртай хүнтэй тэрийг ингээд хамтраад хий гэж байна. Хамтраад унш, хамтраад судал, үзэл бодлоо хуваалц гэж энэ заяа. Тэгээд нөгөө бизнес хийж байгаа бол нөгөө нэгэндээ итгэж чадахгүй одоо угаасаа тэгэл хүнтэй ингээд чинь тэгэл бас хэцүү штэй гэд бодож байгаа бол тэр бодол чинь буруу байна гэж ингээд хамтдаа заавал ингээд хамтар гэж байна. Хамтарлыг бий болгож одоо юм чинь тэгшэрнэ гэж шүү заяа. Тэгээд нөгөө юу яагаад байна? Одоо нөгөө хүнтэй суухыг хүсдэггүй ч гэдэг юм уу угаасаа нэг лайлаа ядрага гээд нөгөө нэг юм эсрэг гүйцэтнээсээ ингээд дөрвөөд байдаг ингээд ойлголцож чаддгүй хүмүүс бас үзээд байна. Тэгэхээр нөгөө тийх шаардлага байхгүй л гэдэг энэ да. Тэгэл нөгөө хүн хоорондын харилцаа маш сайхан зөв байж ижил юу яана гэж юм да. Бүх юм сайхан дэлгэр тэгш болно гэж шүү. За юу тэгэхээр нөгөө энийг нөгөө аюу сайхан юу ягаараа бодож болгоохороо за. Тэгээд нөгөө юу яаж болохгүй шүү. За юу. Та нар минь нөгөө нэг юм над руу л нөгөө юу ирж байна. Над руу л дандаа дайралт ирж яадаг. Намааг л дандаа ингэж яадаг. Намааг л дандаа буруутгах яадаг. Алдаа оноо миний л алдаа оноо болчих яадаг. Яагаад намааг ингэх юм болоо гэх. Өөрөө өөртөө нөгөө нэг юм сөрөг энергийг дадлаа байдаг юм шүү. За. Тэгэхээр тийх шаардлага байхгүй шүү. За юу. Тэртээ тэргүй нөгөө үзэл бодол угаасаа л хүн болгон заавал нэг үзэл бодолтой байх шаардлагагүй тэгч боломж байхгүй. Тэгэхээр энийг нэг тийм амар хүн дээр сүргөөр ингээл хүлээж аваад ингээл хямраал ингээл өөрөө өөрийгөө ингээд нөгөө юу яагаад гэж бодохгүй нөгөө өөрөө өөртөө нөгөө сэтгэлийн их юм дарамт ачааллыг өгж болохгүй гэж маш онцгойлон анхааруулж энэ заяа. Тэгээд нөгөө өнгөрсөнд нөгөө амар их юм хар бараан дурсамжтай хүмүүс байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр өнгөрсөнд байсан тэр хар бараан дурсамж зүгээр л тэр цаг хугацаатайгаа тэндэл үлдсэн. Одоо нөгөө хүмүүс нөгөө таны тухай юу гэж ярих нь ёор сонирн биш. Тэр чинь яг тэр цаг хугацаатайгаа яг тэр газараа үлдсэн байхгүй юу. Тэгэхээр одоо зүгээр л ингээд өөрийгөө гэрэлтүүл гэж байна. Маш сайхан. Өстой энд бол өстой үнэхээр одоо нөгөө хүмүүс бол нөгөө нэг хоорондоо их адилгүй шүү дээ тийм ээ. Тарган, туранхаа, намхан, өндөр тэгэл нөгөө шаарч хүн байна, цагаанч хүн байна, борч хүн байна, бараанч хүн байна тийм ээ. Тэгэл одоо нас намтайч хүн байна, залуу занданч хүн байна. Бүгдээрээ сайхан хүмүүс ахгүй юу? Хүнд юусоо муухай хүн гэж байдгүй шүү дээ. Хүн өөрөө дотроосоо гэрэлтээд ингэж чадах юм бол бүх хүн айгүй сайхан гэрэлтэй гигээтэй. Ийм гоё байхгүй юу? Тэгэхээр нөгөө өнгөрсөн тэр бараан зүйлээ тэндээ нь орхичих. Тэгээд өнөөдрөөс эхлээд энэ уншлагыг одоо сонссноосоо хойш та нар минь гэрэлтээ шүү. За юу.
Тэгээд нөгөө настаа намтай хүмүүс үзэж байгаа бол одоо хүүхд шиг баярлж хөөр юунд ч бити санаа зов. Зүгээр л ингээл яг тийм одоо хүний амьдрал баян штэ. Тэгэл ингээл нөгөө яг нэг тийм хүүхд шиг ингээд нэг юм гин зэл альва юм дээр бити ингээд нөгөө юу яагаад вэ? Санаа чилээгээд за. Санаа чилээх ерөөс юу ч хэрэггүй. тэргүй амьдрал урсгалаараа урсна. Тийм үстэй. Болдог юм болдгоороо болно. Нэг бүгд хаагдахад дараагийн хаалга нэгдэнэ. Тэгээд энд нөгөө нэг юм хайртай хүнээсээ одоо эрэгтэй хүнс живэл одоо эмэгтэй хүнээс шарах авцсан. Эмэгтэйчүүд үзэж байгаа бол эрэгтэй хүнээс шарах авцсан буюу одоо нөгөө гар хүрэх гэдэг шүү дээ. Тиймэрхүү байдалд орцсон нэг иймэрхүү нөгөө амар юм нөгөө хямарсан юм байгаад шүү. За тэгэхээр энэ бол одоо зүгээр тэр өөрт чинь хэрэггүй хог гэж ойлгочих заа юу. Өөрт чинь хэрэггүй тэр хогийн араас ингээд гомдож туниад ингээд нэг уучлалт гоохын хүлээгээд ч гэдэг юм. Ингээд суух хэрэггүй. Одоо ингээд суугаад байх ямар ч хэрэггүй өөрөө өөрийгөө хүчрэгжүүлээд тэгээд ингээд нөгөө зөвхөн уртх замаа хар гэдэг анхааруулга гарч шүү. За тэгэхээр одоо нөгөө энэ хүнтэй эргээд эвлэрсэн ч гэсэн амар гоё юм яриад ирэн заяа. Амар гоё юм гин. Гэхдээ таарын үзэл бодол бол ерөөсөө л нөгөө хоёр тишээ л юм байна. Одоо нөгөө харах өнцөг чинь хоёр өөр тишээ хараад байна. Ойлголцож чадахгүй байна гэж байна. Тэгээ үнэхээр за яхан хүн алдаа гаргаж олно. Алдсан алдаагаа үнэхээр давтахгүй гэж байгаа. Тэстэ үнэхээр үнэн сэтгэлийн амлалт одоо чин сэтгэл гэдгийг одоо хараад мэдрээд үзээрэй заяа. Үнэхээр чин сэтгэлтэй байвал одоо тэр хүнтэйгээ одоо ингээд эргээд найрамдаж болно. Одоо нөгөө бизнес тал дээр бол одоо хамтрагчтайгаа найрамдаж болно. Гэр бүлийн харилцаа одоо найз залуу, найз охин, эхнэр нөхрийн харилцаа дээр болвол бас нөгөө юу яа шүү заа юм. Сайн нөгөө яг маш сайн юу яажиж таньжиж эргэж найрамдаарэ гэж юм. Одоо өмнөх авсан шархаа тэрнээс илүү нөгөө ингээд буцаага давуулаад өгчөж магадгүй хэмжээний тийм нөгөө тийм сонин характертай, тийм сонин арын шинтай тийм байгаа байдал нь яг тийм хүмүүс бас өөрийг чинь ингэж шаналгаж зовоогоод ишээ заа юу. Тэгээд нөгөө юу яагаад ах юм? Юу бити амьдралаасаа одоо нөгөө хүмүүсийн юу гэж ярьж байгаа бол гэдгээс бити санаа зов гэж байна. Хүн нөгөө салаал биз, сарнайл биз. 90 байтугай 90 толгой салдаг гэдэг нэг тийм хатууг байдаг шүү тий. Одоо тэрэн шиг л нөгөө одоо бизнесийн хамтрал дээр одоо хүн одоо хаалга барьж болно шүү дээ. Би хаалга барьсан ч гэсэн дахиад нэг хаалга нэгдэн шүү дээ. Өнөөдрийн цаг хугацаанд ингээд яг уу ингээд уналтанд орцсон ч гэсэн эргээд босох үе байдаг байхгүй байгаа цаашлаж зөндөө байна. Тэгэхээр нөгөө юу яаж болохгүй юм бэ шүү за. Намайг нэг юм арчаагаа алдсан байна да гэдэг хүмүүс ярьж байгаа байх та гэдэг дээр хүмүүсийн юу гэдэг дээр фокслоод байгаа болохоос ш өөрөө өөрийнхөө нөгөө заяа зам нь бол одоо тэр бүх юм дээр ингэж фокслж чадахгүй байна гэдэг шүү за. Энэ бол маш юм том анхаарал байгаа шүү за юу. Тэгэхээр нөгөө өөрийнхөө төлөөл өөрийнхөө нөгөө хийж бүтээх тал дээр л одоо анхаарал одоо хүмүүсийн юу гэж ярих барих ерөөсөд тэр огт сонирн биш. Тэгхийн бол тест үнэхээр гайхалтай нөгөө юу яах юм бэ? Тавуу чанар ирнэ гэж шүү за. Одоо нөгөө юм одоо ингэ дуусч байгаа нэг юм хачин харилцаан дээр ингэ яриад шүү тийм ээ. Тэгэхээр энийг үнэхээр дуусгаж чадахгүй одоо хүлээж авах хүмүүс байгаад байгаа юм. Тэгэхээр тэр хүлээж авч байгаа хүмүүс нь үнэхээр маш сайн бодож нөгөө жинхэнэ шалгаж иж одоо үнэхээр энэ ингэх байхтаа гэдэг бүр ингэ баг 1000% итгэсэн болвол хүлээж аваараа гэдэг анхааруулга гарч ирсэн. Тэгээд үнэхээр энэ угаасаа бүтэхгүй юм байна. Ингээд хоёр тийшээ замналаа салгая гэсэн хүмүүсийн тухайд болвол дээ шүү дээ тийм ээ. Бүр шийдсэн хүмүүсийн тухайд үнэхээр гэгэн жаргал ирнэ гэж шээ за. Одоо нөгөө юм нэгээр дуусахгүй гэж байна. Одоо нөгөө илүү давуулсан харилцаатай хүн гарч ирэн заа юу. Илүү давуулсан харилцаатай, илүү сайхан одоо хамтрагч, одоо бизнесийн тал дээр хамтрагч, одоо сурлах хөдөлмөрийн тухайд бол нөгөө юу маш илүү сайн одоо илүү ухаантай, илүү гүн сэтгэлдэгч гэдэг юм. Тиймэрхүү хүмүүс гарч ирнэ гэж шүү за. Тэгэхээр манайхан энэ дээр нөгөө гарсан бүх юмыг юу ягараа за. Бүх талаас нь ингээд нэг сайхан бодоод болгоогоод үзээрэй заа юу.
Тэгээд өстө үнэхээр гайхалтай мэн үү. Тэгээ одоо утахгүй нөгөө нэг юу яах юм бэ? Өөр төр чинь нэг тийм юу ирэх юм бэ? Санал гэдэг юм уу? Одоо нэг тийм одоо альва нэг юмнаас юм хариулт хүлээж байгаа хүмүүс бол баг тэр хариулт чинь өөрийн чинь баг за хөөе энийг ингэж ирээч энэ эрэг хариу гарсан шүү дээ. Юугаа хийгээд хүлээгээд байгаа юм бэ гэд ийм юу яах юм бэ? Хариу ирэх юм бэ. За тэгээд нөгөө өөрөө өөртөө бардам байгаараа заа юу. Өөрөө өөртөө бардам тэгээд нэг юм төгс хамтралаа олно л гэж. Өөрөө өөртөө бардам бай. Нөгөө муухай хүн гэж байхгүй. Бүх хүн үнэхээр сайхан, дэлгэр тэгш, үзэсгэлэнтэй, хүмүүн заяаг олсон л бол тэр бүх хүмүүс юм мундаг шүү, потенциалж байгаа, ирч хүчж байгаа бие сэтгэлийн тэр нэг юм өөр хүн болгон харилцан адилгүй гэж хэлсэн шүү дээ, тийм ээ. Гэхдээ нөгөө бүх хүмүүс юм биеийн заяатаа дэлгэр тэгш шүү та нар минь. Тэгээд ингээд энэ үртэл ингээд сонссонд маш их баярлалаа. Тэгээд та нар минь нөгөө намайг дагаарай. Тэгээд тухай бүрэн нөгөө бичлэг орохоор та нарт мэдэгдэл очино. Тэгээд утахгүй нөгөө маш гоё бичлэгээрээ явуулъя. Тэгээд та нар минь нөгөө комент үлдээхээр болвол юу ягаараа за. Ямар группийг уншсныхаа нөгөө тоог нь бас бичиж өгөөрэй. Та нартай их баярлалдаг шүү, хайртай шүү. Энэ үртэл сонссонд маш их баярлалаа.